Зохиолч Дажзэвгийн Мөнхбаатар. Энхэр домог. Өгүүллэг. Тэр жил зуншлаг оройтсон ч гэлээ хожмоо үнтэй сайхан өвөл болж билээ. Говийн дархан цаацд газрын зүүн хэсэг цовлуур хар нуруу, хуцын шанд, баруунта баян хуурай, хонин усны хоолойн хараа булаам цэнхэр дайдад гам болж. Өдрийн нарыг элгэнд зүлгэж, зэрэглээ гүйц сүмэлгэн гунсаар ороо тэнмэл өдрүүд унжирч байлаа. Гэтэл сарын дараа оройтож орсон борооноор зуншлаг эхэлсэнсэн. Зуны хагас дүүргээд намаржингаа налайсан хэнз тал 9 сарын сүүл гэхэд нялхамсуу хിവэр халиурсан билээ. Оройтсон ч гэлээ хурдтай зун шиг сайхан юм говьд байхгүй. Говийн бороо хосгүй. Хүлээлт тайлагдахын гайхамшиг. Хүм байгалийн итгэлийн зохироон, шиврэн орох усан сандар, асгаран тайлах үерийн цамнаанаас эхлэлтэй гэлтэй. Сэтгэл сэмэрч, үүл сэмэрч, энүүхэндээ горьдлого тасран алдан хүлээж суусан айгам халуун өдрүүд гэнт сэрж, хурийн усаар шившиж эхлэхэд амьтаа бүхэн дээшээ ирвэж, алгатай нь алгаа, үндэстэй нь нахиагаа дэлгэж уужирсан юм. Хээрийн зэрлэг амьтад өнгө зүс засан жавхаажиж, хөөрцөглөн тоглож, тоосруулан давхилдж явааг хараад их говийн хүмүүс баярлан догтолно. Удалгүй тослог намар өнгөө сэлгэж, үнтэй сайхан өвөл залгасан билээ. Эдрэнгийн нурууны өвөр хэсгийг хормойдон өвлжиж буй ганц айлын их гэрийн тооноор аргалын утаа савсаж эхлэв. Өглөөний салхинд өрхний хошгууд ирвэлзэж, савссан утаа нь шин цасны өнгийг алгадаад газарт бууна. Гэрийн хойморт ханхайн суугаа хүрэн бороо өгөн дотроо тавлсан шиг аяга бүлээн цай уучхаад ухсхийн босов. Өнөө өдөр хонь хариулахгүй. Бужимаа хоньдоо явж эмгэн гэр сахиж үлдэх бололтой. Дансран өвгөн чухам хаашаа явах гэж буйг хэнч сонирхсангүй. Хязгаарт нь үл хүрэх уудам талаас энэхүү эцэнхий бороо өвгөн хаах олдов гэж гэлдэрч шогшж яваад удалгүй гэдрийг буцаад ирнэ визээ. Гэр дотор ажин түжин ноёлж, харцаа нуусан хижээл насны хүмүүс харилцаа өгүүгээр бие бие ойлгодог гэмээр чив чимээгүй дүнсийн. Гурван хүний бодол энгэр өвөртөө нуугдаж, хэн нь хэнийгээ үл тоосоор бүр дасал болжээ. Нүд гэлбэм талын хүйтэн салхи үүдээр жаварлан орж ирэхэд өвгөн гадагшаа зөрөн гарлаа. Баг гэрийнхээ ханыг түшин орчныг дурандав. Тэнгэр хангаа ширтэн хэсэг зогссноо мөрөөмөллөн баруун зүг рүү шогшлоо. Бужимаа өстэй малгайныхан хоёр талыг доош нь татаж, нарийн суран оосрын эрүүндээ чангалан зангидчаад гарав. Хотны захаас хөдлөсөн хонь малаа ажуухан туусаар хөндийн зах руу явж одлоо. Эмгэн тогоо тавьж гал түлв. Дансран өвгнийх 5 сайхан хүүхэдтэй гэх боловч гар дээр хань болж үлдсэн нь ганц муу Бужимаа. Эрчин харж, ирэн буурч, нэгэнтээ өтөлсөн эмгэн өвгөн хоёрт эрэмийн дансаар зүтгэж, гадуур дотуурх бүх ажлыг Бужимаа л амжуулна. Гадагшаа гарч эр болж, гэрт орж эм болж, өдөр алгасалгүй махран зүтгэсээр илгэн хар хүүхэн болжээ. Нас 40 шүргээд үлмэдэг үрчлээ суужээ. Баг байхдаа хээр унтаад
Түүндээ хорлогдсон хэмээх хэлгий зайгуул онцтойгоор хавь ойрынхондоо ад үзэгдэж харсан үзсний ам угааж явсаар хань ижилгүй нас талижээ. Үе үе огцом уурлаж, үйлгэртэн бухимдаж, цочир айлгадгийг эс тооцвол басчгүй дөлгөөн зантай. Нэгэнтээ гартаан авсан ажлыг эрийн дор эмийн ард хоцролгүй чамбай хийх нь гайхалтай. Харин дансран өвгөнд сайрхах зүйл юу байх вүлээ? Насаараа л тал говьд сүжирч амьдраад нар сарны чанх дор өтөлсөн эглэхэн эр. Дансран хаяа анд явах дуртай. Их амтэн төллөх цагаас өртөн элгэн хад дамжин сэлүүрч бууныхаа эд хавыг үзчихэд ирэх гэж бодож байсныхаа хүсэлд хүрч өнөө өглөө инхүү гарсан билээ. Тэр хойд руу хөглөрөн харагдах сүрлэг хайрхны хоримоо билээс өгсөж нэлээн дээр гарч чадвал өдрийн хэрэг бүтнэ. Орой дээр гарч ийш тийш дурандан суух их дуртай. Инхүү үе үе өндөр газрыг зорино. Өвгөн номхон хээр морион хөтлөн явсаар байц хадны оройд гарч ирв. Зорьсон хэрэг нэг алхмаар бүтжээ. Одоо хад асах цуурайтуулж харааныхаа чилээ гаргаж цочроо тайлах чимээ гаргаж авал хоёр алхмын хэрэг бүтнэ. Магад хямар ивэж ганц амтэн унгачвал гурван алхмын хэрэг бүтнэ. Тэгээд болоод явчихна. Аавын хор хойгч зайлагдаа. За та хоосон бутсан ч яах вэ? Тал хангаан хишгийг бишгүй дээл хүртэж үүрч дүүрсээр харж явлаа. Айх орх. Сайхан өвгөн говийн номын хязгаарт хараагүйлгэн хэсэг суув. Гал зуулааныгаа нэрэн сэтгэлээ уужиртал нам байлаа. Уул талын эзэн мэт эрхэмсэг бардам төрхтэй тэр өвгөнд бодох зүйл бишгүй дээл их. Дээр дор харагдах баян тоорой жижиг бүрдний хажууд хэдэн тэмээн байна. Элсэн долгодын хоорондоор адуун шанд бараадан ирж буй бололтой. Тэнгэрийн хаяанаас наах нуур хөх хайрхны бараа зүүн урагшаа атхад торолцсон харагдана. Нэлэн хүйдээ цэлээсэн уудам тал дээр тахир морой зам харгуй хэрэгслэн үзэгдэнэ. Гэтэл өндөр шовх хүрэн хадны хажууханд нялх ишиг майлах чимээ гарлаа. Өвгөн хүзүүгээ гэлжилгэн чихээ дэлчилгэн чагнатал өнөөх дуу дахин сонсогдов. Ганцаа яаран сэтгүрдээд гутлынхаа түрээнд шоргууллаа. Хад түшин усхийн босоод доошоо уруудав. Хавцал тойртол хадны завсар хөлөө хавчуулсан хавар эртний дахлаа ишиг тонгочин зогсож байв. Янгрийн ишиг байлаа. Янгрийн хоргол энд тэндгүй. Газраас ганц хоргол авч имэрч үзв. Хөөрхий их ишгээ орхиод арга буюу сүргээ даган оджээ. Лавтая урд өдөртөө өнжсөн ишиг байв. Өвгөн хажуухан төгсөөр бор ишгийг барьж аваад хавтас хадыг гүнжин хөлийн сугалж авлаа. Хээр орхилтай биш. Араатны аманд өртчихөн шүү дээ. Ер нь нялх амтны хөлийг идгэж өсөж том болтол нь асарч тойлоод их байгальд нь тавих билүү. Өвгөн эргцүүлэн бодсноо. Ишгний 3 хөлийн хүлээд өөртөө
хийлээ. Намрын давжаа борлон шиг дэнхгэр товир ишиг хэсэг тонгочсноо гайгүй боллоо. Морин хөдлөн гэлдэрсээр уулнаас буугаад гэрийн зүг хатирууллаа. Тэр өдрөөс хойш бор ишгийг өхөөрдөж угждаг толгой ажил нэмэгдэв. Хотны захад тусад нь хашаалан хайдаг алтар ямаанда авахууллаа. Омогтой хэдэн ямаанаас хамгаалж хаацайлан маллсаар хөлийн итгэж чаджээ. Сарын дараа ишиг хэдийнэ торниж халтар ямааг даган бэлчээрт гардаг болов. Бужима бор ишгэндээ боорондоо нэр өгч өглөө оройгүй угжсаар гарын мал болголоо. Бужимагийн барааг алсаас харангуутаал гүн ирдэг хөөрхөн бор ишиг хотны чимэг болж намрыг үзжээ. Нэг өглөө Бужима гаднаас дуу шүү болон орж ирлээ. Хад асах шаргүүлэн хонио бэлчээж явтал эхий янгэр боорондоогоо нэхэн ирж сүргийн захад ирээд бутсан ажээ. Үрээ таньсан янгэр дөхөж очтол боорондоо мөргөж зүхтаад халгаасангүй гэв. Халтар ямаа ишгэн өмөрч сүйд болж байна гинэ. Боорондойг урваагүйд нарн гарсан Бужима байн хөөр болгож өнөөхөө ярьсаар хэд хонов. Их янгрийн нүднээс бүм нулимс асгаран хамрамаас сартойлгон тургилж зогссноо уран муутай буцсныг хараад Бужимагийн хөхинээд нь хүрсэн гэх. Самган хүүхнээсээ харц бургуулан сууснаа. Үрт амтны зовлон их шүү дээ. Боорондоо ихтэй очоос ямар аргатай да малын захад ирэх билээ дээ. Их амтэн. Гэхэд Бужима ээжийнхээ нүгэнд ихэд дургуйлхан миний ганц ишгийг ад үзээд байгаа юм уу? Шүтлэн болтол нь угжин шүү. Хонь хариулах ганц шалтгаан минь боорондоо. Ихтэй очихгүй байгаа нь сайн хэрэг гэснээ хаалга савн гарч одлоо. Боорондоо намарта дэнхийсэн том болов. Шүдлэн яманаас ч хавгүй том биетэй. Хотны захаар идээшилж зайдуу холуур дүлж явна. Бужимаг харамгцсан хамраа турглан гүйж ирээд хормой хотын үнэрлэж гарна. Бужима яаран сандран өврөө уудалж шилтээс үгээрээ угжин суухта бараг л үнсэж долоох шахам өхөөрдөх ажээ. Удалгүй өвөлтөө залголоо. Шөндөө хотноос зайдуу хэвддэг боорондоо анхны цаснаар явжээ. Бужима өөлөн хайлан самнаж бөөн эрэл сурал боллоо. Эмгэн өвгөн хоёр юу ч хэлсэнгүй. Дор дороо дүнсийн суусаар хэдэн өдөр өнжив. Чих зөөлөнтэй хүүхнийх нь хууч өвчин сэтэрч уур омг нь шатах болжээ. Дансран өвгөн арга барагдахтаа охиноо ташуурдаж сүулдээ гуйж үзв. Эхэн хүүхнээ аргадан ухааруулж эв аяын тааруулан сэнхрүүлсээр боорондын асуудал хэсэг намжлаа. Өвгөн боорондойг анх олсон газраа хуйтай бууга орхисноо хожим мэдээд хэд удаа очсон боловч байсангүй. Гайхшаа барсан өвгөн хад чулуун нэгжин хайж яваад нэг хүний мөр олжээ. Энэ савдаг хайрхан чинь өвгөн надад өгөх байх юма олж ятсан биш үү? Доглон ишиг өгсөн Багдад. Одоо ямар гэж хүнтэй уулзруулгаар болов? Яхарахгүй хэн нэгэн хүний шинэхэн мөр байна да. Эзэггүй хуурай ээрмэн талд ямар хүн явж байдаг вүлээ? Арай өнөө гайхалчин
намайг хаана ихтэйгээс хараад нуугдж байгаа юм биш байгаа. Өвгөн жигтэй байдлыг таамаглаад хад сандайлан суулаа. Ямар нэгэн үл мэдэгдэх чимээг чагнан дороо боовын хэсэг суув. Сайн байна уу, өвгөн ах минь? Надаас битгий эмээгээрээ. Гэхэд уунаар 50 хүн эргэж харвал сагал үсэндээ баригдсан өндөр бор залуу зогсож байлаа. Хөвнөн сэмэрсэн хөх дээлийн өнг гандаж үжрээд хаасайгүй урагдж ноолорчээ. Эсгий дотортой майжгар гутлын улам ханзарч шагаагаараа цоорсон байлаа. Олон хоногоор үлдэж осгох шахуу даарч туйлдж сөхөрсөн тэрээр өвгний бууг мөрлөөд зогсож байв. Бууны шинд бэхэлсэн даавуу салхинд намиран хийсч байлаа. Цоохор даавуунд 20 гаруй сум боосон байсан билээ. Өвгөн сайх залуу эрийг сүрхий гихч ачин харснаа. Сайн байна уу хүүхээ гэж хариу мэдлэв. Сайн байна уу та? Сайхан намарч байна уу гэж залуу эр хөнгөнүүлэн хэлэхэд өвгөн сайн. Хаанаас хаа хурч яваа хүний үр билээ? Чи чинь миний бууг олоо юу? Гэхэд сахал дээр дороо навсайн суугаад хэкийдл санаа алдав. Өвгөн өвөр түрийгэн уудлан тамхин асаагаад гар сунгалаа. Залуу эр гаансыг амандаа зун хэд сорсноо духны хөлсөнд бурзааж нүүрэн чинрэлдэж эхэллээ. Их л ядарч дорорсон хүний шинжээ. Тэрээр ах минь ойлгоорой. Би наашаа оргон ирэх шалтгаан байсан юм аа. Энэ ууланд 2 сар бүглээ. Азар таны бууг олж хоол хүнсээ залгуулж өдөр хоног өнгөрөөсөөр хээрийн хүн боллоо. Одоо хүүтэрхээр бүр арга барагдаад байна гэв. Өвгөн түүнийг ноцтой ширвэн харснаа. Хоригдлоо гэхэд өнөөх тийм ээ, хулгайн хэрэг. Гэхдээ би хулгайч биш. Ихтэйгээ байхдаа их хэцүү амьдрал туулсан хүн. Энэ удаатаа алдчихсан билээ. 5 жил суух байсан чи яах аргагүй зогтчихлаа. Яалтай билээ дээ. Өвгөн нухацтайгаар өгүүлрөв. Ингэж амиан золж явхаар 5 жил суучихгүй дээ хүү минь. Эр алдаж эрэг нурна гэдэг үг бий. Гэхдээ 7-д ордож 8 сэгдэг гэдэг үг ч бас бий шүү. Залуу эр хөлсөн бурзайсан өргөн тухай шудрангаа. Бас их учир байна ах минь. Хөгшин их минь өндөр настай хүн. Намайг 5 жил хүлээнэ гэхэд их хэцүү. Болтгсон бол ихийнхээ дэргэд байж яваад эргэж очоод орчихмоор байна. Ээжигээ зовоно гэдэг санаанд буухааргүй хүнд зүйл юм аа. Өвгөн залуу эрийн яриаг сонсч сууснаа. Дотроо таашаан бодоод ах нь чамайг ойлголоо. Эхийг ингэж явдаг сэтгэл чинь талархууштай байна. Өвгөн би эд хавыг үзүүлж чадахгүй ч эрвих дэрвихээр туслая. Аюу бос. Манайд оццгоё гэлээ. Буугаан хайхаар явсан өвгөн нь нэг хүнтэй ханьсан ирж явааг хараад эмгэн хүүхнээ дуудлаа. Бучима ухсхийн гарч ирснэ. Жангуун дээр гიშгсэн бололтой амандаа өглөн догонцглон дэвцээд заасан зүг рүү ширтлээ. Хөдөлгөөн морьтой эцгийн нэгэн хөглгөр том биетэй ир даган ирж явааг харж хаад тонжиргүй буцаж орлоо. Баруун хатавчинд нэлмийн суусан эрийг хараад
Эмгэн айх гайхахыг хослуулан бүлээн хэрэм дөхүүллээ. Өнөөхөр аягийг шүүрэн авснаа данхтай цайнаас хөнтрөн дүүргээд хэд хэд дахин уулаа. Гүн амьсгаа авснаа. Хан дагуу хураалтай арга савтай юмсыг тохиолдон хөлөөжийн сов. Өвгөн дээлээ тайлан тухалж аваад ядарч туйлдсан хүн ууланд явж байна. Монгол хүний хугарах аль байна? Алив. Хоол хийж өг. Бужима гарч малан ойртуул. Хонь төхөөрч хүүг тэнхрүүлэх гэв. Эмгэн яаран сандран тогоо тавьж бурагш хойшоогоо бувтнанга залуу эрийг хулгай нүдээр сэм сэм ачна. Говийн ганц айлыг тойрсон олон салаа замаар машин тэрэг үзэгдэхгүй. Эрлийн хүн бууж мордохгүй байсаар сар шахан боллоо. Дэрэм нэртэй тэрээр өвгнийд бүл болж хэд хоногтов. Худаг сайр ухаж өвлжөө хороог засалцсан бууз хөрзөнг нь ховхолж өгөв. Боорондоогоо санаад бэтгэрч байсан Бужима ойрдоо дэрмийг сонирхоод нэг бишээ. Өтөг хөр ховлонгоо хөлсөн урсгаж нүцгэн цээжээ түхэлгэн зогсоо булээ эрд Бужима унд цайд хүлэн өгөөд нүүр буруулан холдно. Холоч суучхаад дэрмийг үе үе ширтэн ихэд шохоорхон байгааг залуу эр юу сандахв? Орчлонгийн жамыг залж чадахгүй тул өвгөн эмгэн хоёр нүдээ тас анин дууга хураан чихээ даран хэвцээр отхон хүүхнээ тэнмэл эрийн өвөрт алджээ. Баг герт нь ёолох, гинших, шивнэлдэх, хөхрөлдөх чимээ гарч хөгшчүүлийг бүтэн нойртой хонуулахгүй байсаар 2 сар боллоо. Бужима дэрэм хоёр ус түлээнд мордож элсэн толгод дамжин алга болж оройдон ирэх болов. Өвгөн ганц ч үг цохилгосонгүй 3 сар боллоо. Эмгэн залбирч өмөрсаар аргаан барав. Гэтэл нэг өдөр тэнгэрийн хаяанаас наах нур тахир замын голыг самнан ганц машин тэднийхийг зорин айсвар харагдлаа. Өнгө зүс ороод танигдахын аргагүй өөрчлөгдсөн дэрэм гаднаас орж ирээд Бужимаг түшин сов. Царай нь зэвхийн бараажээ. Өвгөн байдлыг гадарласан тул хоолой засан ийн өгүүлв. Миний хөө санаа зовох зүйлгүй. 5 жил нүдэрмхийн зуур шүү дээ. Ойрдоо Бужима чихтэйхэн өөр болсон байна. Чи таамаглаж байгаа бах. Бүсгүй хүний тавилан хэцүү. Чи ярих биш биднийг мэднэ. Цаашид учрал тохиол бүрдүүлнэ гэвэл бид бас хүн шүү гэв. Дэрэм хашир өвгний үгийг хэдийнэ ухаж ойлгоод аав минь би хар багаасаа эцэггүй өссөн хүн. Үр заяавал өнчрүүлэхгүй. Бужима надаас 5 их чичгэлээ би энэ хүнийг орхихгүй гэв. Өвгөн эрс шийдэмгийн үгийг залуу хүүгийн амнаас лавшруулан сонссон тул үгэн залгуулан инхүү хэлв. Бужимаг нэр алсны дараа хөгшин эхийг чинь бид энд авчирнаа. Настай хүн ачийнхаа дэргэд нас нэмэг бид ч асарч тойлно. Харин чи хичээ. Нас залуу цус шингэн байхад юу эсалцхав? Ирчүүлийн яриа тайван боловч хормын зуур болоод өнгөрөв. Гадаа ирэх машины дуунаар Бужима усгийн гарч нохой хорлоо. Эмгэн хүүхнээ баг гэрт оруулаад миний охин хоёулаа ярих зүйл байна. Дэрэм аймгийн төв ороод буцаж ирнэ. Ижигийн авчирхаар явж угаая. Миний охин сандарч твдэлгүй суугаад дороо хүлээж бай. Гэд хүүхнийхээ өвдгөн дээр дарж
нурууг нь илэв. Өвгөн гавлагдсан дэрмийг машинд суулгаад үдэж явууллаа. Хэсгийн төлөөлөгч чанга дуугаар орогдол оргинуулсан хэрэгээр таныг хатуу торгох хуультай. Та 3 хоногийн дараа аймгийн цагдан сэргийлэх байгууллагад очиж надтай уулзаарай гэж хатуурхан хэлчихэд давхин одлоо. Баг гэр рүүгээ бүгтгэн алхаж явтал Бужима гэрээс гүн гарч ирлээ. Эмгэн араас нь салбган гарч ирээд холдон яваа машины араас сүүргэн залбирв. Охин минь дэрмигээ хүлээхээр ярьж тохирсон гэчгээд өвгнийгөө нодрон их гэр рүүгээ алхав. Бужима тоост тал руу сарвчлан харснаа. Дэрэм ээжигээ авчрахаар явж байна. Удахгүй ирнэ. Тийм биз дээ аава? Чухмаа чухам. Түмэн үнэн. Үнтэй өвлийг алжаалгүй давсан говийн тал цасны өнгөнд хайлмагтан жороо зэрглээг хөллөж эхэлвэ. Ойрд огцом дулаарч сайхан хавар болж байлаа. Бужима юу юугүй төрх төгчээ. Эхийнхээ үг сургаалыг ой тойндоо шингээсэн хүүхэн нь үрээ хүлээн ихэд гэгэлцэн. Босох сууха сүрхий айдан болгоомжтойгоор хөдлөх ажээ. Өөрийг нь биш төрх үрээ энхрийлж буй нь тэр юм. Аргагүй л орчлонгийн жам хийгээд их хүний сэтгэлийн орчил инхүү дотроосоо зөөлрдөг билээ. Сансныг бодвол Бужима хичээнгүй хэрсүү байсаар амар мэнд нэр айлав. Орчлон дуугаан хадаан төрсөн хүүгээ хараад дэрэм минь гэж амандаа шивнэн хэлжээ. Өдөржин шөнжин дуншиж ганц жиололгүй төрсөн Бужимагийн орон гарan өвчин илааршиж төвхөн сайхан болжээ. Үрнэн ихэнхээ хуучийг эдгээсэн болов. Дансран өвгөн цээжнийхэн мухарт андгайлсан үгэн сахиж явсаар нэг өдөр аймгийн төв орлоо. Торон хашаатай гяндангийн үдээр 2 өдөр холхиж эргэлдэхдээ дэрэмтэй уулзав. Буцахдаа хөгшин ихийн гэр орон хогшил новштой нь ачаад говь руу зүгэлжээ. Аймгийн төвийн бачим агаараас хөдөө ирсэн буурал их нь ачаагаа хараад ордуу тавин сөгдөн унжээ. Хоолой захируулан уйлж байгаа хөгшин хүнийг Бужима байтугай дансран өвгөнч өдий насалтлаа харж байсангүй. Дэндүү өр өвтгөн юм аа. Баярлсан ихэн сэтгэлээс агуу зүйл гэж хаач байхгүй болоо. Хөрхи ихийг энэгшүүлэн асарсаар овоо тэнхрүүлжээ. Ач хүүгийн анхаарсан сайх буурал аргагүй л нас нэмэх шиг боллоо. Тэр зун эрт бороо орж зуншлага сайхан эхлэв. Ач хүү 5 нас хүрч байсан цаг. Нэг өдөр баг саг хэрэг мандав. Хотны жаалуудаас хов сонссон хүү ихтэн ирж гомдолжээ. Намайг хүүхдүүд чи балаа өвчтэй ээжээс төрсөн гээд шоолоод байна. Та залуудаа галзуу байсан юм уу? Бужима хүүгээ хөрдөн ээж нь хүүгээ төрүүлэх гэж 2 өдөр дамнуулан дуншихтаа хууч өвчнөө мартчихсан юм аа. Одоо ээж нь ирүүл шүү дээ. Хүү ихэнхээ яриаг сонсон толгой бүхэлгэн зогсож байснаа. Тэгвэл үний юм байна. Та галзуу гэснээ хөл рүү нь өшгөлж хөв. Бужима хүүгээ өвөр дээрээ авч суулгаад хөөрнөн ярьлаа. Нэг янгрын шиг хот айлын гадаа өсөөд эхийгээ танихгүй болжээ. Ууланд дүүлж явдаг их нь үрээ авахаар малын захад ирсэн боловч өнөөх ишиг эхийгээ мөргөж хөөгөөд халгаасангүй. Удалгүй ишиг том болоод байгалийн жамаар ууландаа гарчээ. Багаасаа тал руу бэлж сурсан тул
байн байн уулнаас буудаг байлаа. Гэтэл уулын оройгоос үрээ таньсан эх нь түүн дээр очихоор бас буужээ. Тэр цагаас хойш тал дээр хоёр янгир идээшилдэг болсон гинэ. Нэг өдөр морьтой хүмүүс хоёр янгирыг элдэн хөөжээ. Янгир ямаа тал дээр давхиж чаддгүй тул эх нь аргагүй эрхэнд баригдаж. Залуу янгир эхийгээ орхин хар хурдаараа дүүлэн давхисаар ууланд хүрв. Хад асах дамжин оройд нь гарчээ. Эргэн харвал эхийн дарж унгаад тонгочулж байлаа. Азар хөгшин янгирыг алсангүй. Тэр цагаас хойш үрэн эхийгээ хайрлан ууландаа үлдэж хамтдаа амьдардаг болсон гэн шүү. Хүү эхийнхээ яриаг чих тавин сайтар сонсч сууснаа. Тэр янгир чинь боорондоо биздээ. Өвөө надад бүгдийг нь ярьсан. Тэгэхээр энэ үнэн байх нэ? Тийм ээ, үрмэн. Энэ бол эхийн сэтгэлийн тухай энхэр домог шүү. Эхийгээ үргэлж хайрлах хэрэгтэй гэв. Хүү Бужимагийн ингэр рүү зүтгэн булцгар гараараа хүзүүдэн авснаа. Та тэнэг биш, ухаантай юм байна гэлээ. Энхэр домгийг сонсож суусан хоёр буурал ээж нь зэрэг шахам нулимс унгажээ. Яргуй дагаж таан хинзэлсэн тэр хавар дэрэм ирсэн билээ. Зохилогдсон Дашзэвгийн Мөнхбаатар. Уншсан Эрхэнбаярын